За Батбаатар сайд ороод ирсэн учраас түрүүн би гүйцэтгэл хэлэлцэж явах үеэр асуултаа асуусан байсан. Тэгээд танаа яамны харьяанд байдаг ойн газар, усны газар гэдээ хоёулаа тус бүр 38 хүнтэй агентлагд байдаг тий. Тэгээ хоёулангийн ер нь үйл ажиллагааг нь харж явдаг болохоор хичнээн төгрөг тасагдсан болоо гэд тодтоглоор зөрүүн хэр их үсэж байгаа болоо гэж тооцож үзсэн юм а. Тэгтэл ойн газраас болохоор батлагдсан 25 оны төсвөөс нь 15% тодтогол орж байгаа юм байна. Усны газраас болохоор 55% орж байгаа юм байна л да. Тэгэхээр усны газрынхаа энэ төсөл хөтөлбөрүүд дээр санаа зовсон нөгөө газрын доорх усны судалгаанууд нь явж байгаа хിവэрэ юм уу, үгүй юм уу, нөгөө усны нөөц, нуур, гол мөрний менежментийн хөтөлбөр гэдэг нь зардал нь одоо ингээ хасагдчихж байгаа юм уу? Хэрвээ хасагдчихж байгаа бол говийн бүсийн тэр газрын доорх усны судалгаа байхгүй болно. Ус хангамжийн нөөцийг тодорхойлох гэдэг Дундгой аймгийн бас нэг төсөл мөсөлж байх хэвээр Батбаатар сайд өөрөө мэдж байгаа хаа. Тэгээ би танаа хоёр агентлагийн дарга нарыг яг энэ холбогдох асуудалд хариулт өгөөч гэж асуусан ба. Батбаатар сайд хариулъя. Агентлагийн дарга нараас хариулт авъя гэж хэлчих шиг боллоо. Тэгэд ер нь бол зүгээр энэ ойн усны энэ хөрөнгө оруулалтуудаас 15%, 55% хасагдчихж байгаа. Энэ өөрөө юу хүсэж байна вэ гэхээр одоо сэлэнгэд гарч байгаа төмрийг харьцангуй гарч байгаа 100 төгрөгийг 20 төгрөгийн зардлаар дарах тэр боломжийг үгүй болгож байгаа шүү дээ. Ойн хувьчч тэр шавж устгалын зардлууд хасагдчихж байгаа. Ой бол 1 жил шавжинд идэвхтэй 2 дахь жилдээ идэвхтэйг тэгээ ойн дөрөлд ороод хэдэн мянгаар нь бидний тэр 80 хэдэн сая янз бүрийн тоо ойлоод хүмүүс маргаж л байдаг. Тэр тооны ойг чинь байхгүй болгочихж байгаа шүү. Шавж устгалаа хийхгүйгээр. Ингээд ой усны асуудал, хөв цөөрөм, дээрэс нь говийг яаж усчлуулах вэ гэд олон асуудлууд төсвийн тодтоглоор асагдж байгаа. Үүн дээр бол одоо сангийн яамал төсөв барьж байгаараа баг хариулах нь илүү чухал болоод байгаа. Тэгээ ойн газрын дарга, усны газрын даргын асуудалд хариулъя. Дээрээс нь нэг зүйл нэмээд хэлэхэд бид нар нөгөө эгийн голын усан цахилгаан станц гээд баахан явсан. Орос талдаа маш олон хилцээр уулзалт ярилцлага хийсэн. Тэгээ эгийн голын усан цахилгаан станцыг эхлүүлэх тэр боломжийг 2 тэрбум төгрөгийн усны газар дээр тавигдаад тэр 2 тэрбум төгрөг алга болчихж байгаа тохиолдолд бид нэр эрчим хүч бий болгоно, эрчим хүчин дээр онц байдал зарлалаа гэж байна. Тэгэхэд эгийн голын усан цахилгаан станц гэдэг энэ 2 тэрбумыг хаснаар огт байхгүй болно шүү дээ. Дөрөв нэмэр хариулъя. За усны газар бат хоёр гишүүний асуултанд товч хариулъя. Усны газар дээр 2.2 тэрбум төгрөгийн урсгал зардал буюу цалин хөлсний зардал байж байгаа. 3.2 тэрбум төгрөгөөр гол мөрний менежментийн хөтөлбөр гэдэг зардал батлагдсан байж байгаа. Энэ 3.2-ын үлдэгдэл бол 2.8 бууруулсан гэж ойлгож байгаа. Энэний эгийн голтой холбоотой зардал байж байгаа сая сайд хэлсэн 800 орчим сая төгрөгөөр 790 тодруулбал газрын доорх усны эрэл хайгуулын дунд масштабын зургал болон Дундгой аймгийн Адаа цог суманд хийх зардал байсан. Нэг 450 орчим сая төгрөгөөр Ирээн нуур, Баян нуур, Голтой аймгийн төгрөг сум зэрэг газруудад хийсэн ажлын үлдэгдэл зардал байж байгаа. Хэлийн усны хилцээр дээр нэг 230 сая төгрөг гэдэг. Ингээд өөрөөр хэлбэл гол мөрний хөтөлбөр маань гол мөрний менежментийн хөтөлбөрөөр буулцчихаар бид ерөөсөө ажил хийх тун хэцүү болчихж байгаа маа л гэсэн юм тайлбар хэлбэр. За оюун гишүүний асуулт хариулъя. Хөнөөлж шавж дээр би гол нь ярих гэдэг. Нийт 16 аймгийн 128 сумын 2.8 саяга талбай ер нь бол шавжийн судалгаа хийсэн, тархалтын судалгаа 436 мянга талбай юу яж чад байна, голомт үүсчээд байгаа. Энэ жилийн хувьд бол бид 247 мянган гад нь хийхээр төлөвлөсөн. Нийт төсөв төртөг болохоор манай одоо хөтөлбөрийн хувьд болохоор 60.9 тэрбум төгрөг, одоо үүнээс 15 тэрбум насагдах гэдэг байна. 436 247-гийн хооронд одоо энэ зөрүү гарч байгаа. Тэгээ энэ дээр бид тэмцлийн ажлыг ингээ хийгээд явж байна. За төмрийн хувьд бол та бүхэн бүгдээр харж байгаа сая ойр өдрүүд юу болж байгааг. За нөхцөл байдал бол ийм байдаг. Бид нар бол тарж ургуулж байгаа. Гэсэн хэдий ч одоо байгаа хамгаалах тухай асуудал байдаг. Энэ дээр бол бид нэр төсөө тавиад арга хэмжээнүүдээ хийж явж байгаа. Худалдаа авалтын хувьд бол 70% гүйцэтгэлтэй явж байгаа. Энд одоо хоёр арга хэмжээнд дээр Оюун гишүүн тодруулъя.
За баярлалаа. Батбаатар сайд би нөө энэ асуултыг асуухдаа дотроо ингэж утсан. Ойн газраас нь болохоор 15% басаад усны газраас нь болохоор 55%-аар ингэж хасж байгаа юм чинь жиглэж болохгүй юм лөө? Ядаж усныхаа төсвүүдийг аваад үлдчихэж болохгүй юу? Гэсэн байдлаар асуултаа асуусан боловч яг ингээд сонсохоор байгаль орчны асуудал тэглээ хүн санагдаад. Тэгээ зөвөр яг одоо энэ төсвийн материал дээрээс би юуг харж ийнэ гэхээр биний л харснаар шүүх болон прокурор дээр мөнгүүд нэмэгдээд ороод ирсэн харагдагдсан. Тэгээ батлан амлах дээр бас нэмэгдсэн харагдагдсан юм аа. Тэгээ тэрнтэй холбоотойгоор гишүүний бүр эрхийнхэн хүрээнд зарчмын зөрүүтэй саналын ажлыг эсрэг өгчий гэж бодож байна. Хамгийн гол нь тусан дээр анхаарч байгаа маа. Тэгээ та хэд маань дэмжиж ажиллахыг хүсье. За үхэлээ. Батөлзийн Батэрдэн гишүүн асуулт асууя.